Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ өнөөдөр Audacity гээд энэ програм дээр яаж ажилтгийг сонирхолгож байна. Тэгээ энэ програм маань болохоор 100% үнэгүй програм байгаа. Интернет Audacity-г энийг бичээд татаад авчиж болно. Энэ програм дээр гол нь аудио файлн дээр эдит хийж янзлах, дээрээс нь өөрсдийнхөө байгаа микрофоноо ашиглаад дууга биччих, хоолойгоо биччих тийм боломжтой юм байнамаа. За тэгээ яаж ажилтгийг сонирхуулъя. Би болохоор Наадцээ гэдэг охины дуулсан сүүн далаа ижийг сонгож авсан байгаа. За энэ дууг эхлээд сонсоод үзээд үлээ. За энэ ч ингээд дуу маань орж ирж байна. Тэгээ энэ дууныхаа одоо гол ихний ээлжинд болохоор хоолойг нь цааш нь ширгээж оруулъя. Энэ хэсгээ төвчүүлж байгаа сонсоод үз. Энэ дууныхаа энэ хэсгийг идэвхжүүлээд ер нь бол бүтнээр нь идэвхжүүлсэн ч болно. За зүгээр хэдүүлээ тест хийж байгаа учраас энэ хэсгийг идэвхжүүлээд эффект дээрээ дараад Vocal Color Remover гэдгээ сонгоод окей. За ингээд хоолой маань цаашаа ширгээ. За өмнө ямар нэг Ctrl Z хийгээд буцаага сонсоод үзье. Ийм байсныг нь хоолойг нь шууд цаашаа ингээд ширгээгээд оруулчихж байгаа. Тэгээд гол энэ программыг танилцуулж байгаа учир нь болохоор уран бүтээлчд бол дуу бүтээхэд бол маш их цаг хугацаа хөрөнгө зарцуулдаг. Тэгээд дараа нь энэ дуу маань болохоор олон нийтэд хүрсний төрөөд зурагт радиогоор явуулчаа. Тэгээд энэ дууг бол ямар зөвшөөрлөхгүйгээр дууных нь хөгжмийг бол фонограммыг ингээд хүмүүс худалдаад борлуулад байдаг. Тэгээд бол хүмүүст болохоор урлагийн үзлэг хүүхдүүд нь бол цэцэрлэг сургуульд нь урлагийн үзлэгт ороход фонограм хэрэг болоод байдаг. Тэгэхээр тэр нөхцөлд үеүдд болохоор заавал тэр фонограмыг худалдаж аваад авах шаардлага багахгүйгээр зүгээр ингээд энэ үндсэн дууг нь явж байгаад оруулаад хоолойг нь цааш нь оруулчаад ингээд урлагийн үзлэгт ороход бололцооны фонограмтай болчихж байгаа. Тэгээ энэ дуу сонгож авсан нь болохоор 2016 студиэс энэ Наадцээ гэдэг охинтой миний ойлгосноор бол хамтарч ажиллаж байгаа юм шиг байна. Тэгээд энэ дууны фонограм нь бол интернетэд өөрснөө 2016 студиэс аль биесээр тавьсан байгаа учраас би энэ дууг сонгож авсан юм шүү. За тэгээд энэ дуун дээр хоолойгоо цааш нь ширгээж оруулаад энэ дээр өөрснөө одоо дуугаа бичиж үзээд үлээ. Нэрийг товчийн дарахад л болчихж байгаа. За одоо эндээс тэр хоолой байхгүй болчихж байгаа. За одоо энэ дээр дуулж байгаа гэсэн үг гэдээ ойлгож байгаа. Би бол дуулахгүй. За хоолой маань доор бичигдээд байна. За энэ дээрээ хоолойны хэр үжигдсэнийг сонсоо хэдүүлээ. Энэ хоолой маань аяархан байна. Энэ чиглэл хэдүүлээ нэмээд гейнер нь. За хоолой маань доор бичигдээд байна. Энэ дээр дуулж байгаа гэсэн үг гэж байна. За тэгэнгүүтээ энэ дээр энэ замаа идэвхжүүлж аваад хоолойгоо бичсэн замаа идэвхжүүлж аваад normalizer гэдгээ дараад сонгоод өгчих. За сонсцгоё. Байхгүй болчихж байгаа. За одоо энэ дээр дуулж байгаа гэсэн үг ойлгож байгаа. Эндээс их тэрчлээ гэж бодвол одоо жоохон саад үгүй. За одоо энэ дээр дуулж байгаа гэсэн үг ойлгож байгаа. За ингээд хоолойгоо бичлээ. Ийм тэгээд за энэ хоолой дуулчаад хоолойгоо бичүүлсэн тохиолдолд эффектнээсээ дахиад сонгоод энэ reverb байна. Reverb-ийг сонгоод ер нь бол цөөрэ тийм гэд ойлгож байгаа. Лоудаас сонголтоо хийгээд
За энэ том өрөө гэдгийг сонгоё. За окей. Энэ бүтэн идэвхжсэн учраас бас болохгүй. Яг энэ хэсгээ идэвхжүүлээд, хоолойтой хэсгээ идэвхжүүлээд, effect, reverb, load. За энэ эдрээс сонголтууд өөрснөө сонгоод аль нэгийг сонгочихвол за би энэ том өрөөг сонгоод байна. За окей. За сонсцгоё. За нэг соло дангаар сонссод үз. За одоо энэ дээр дуулж байгаа гэсэн үг гэдээ ойлгож байна. За ингээд нэг том өрөөнд дуулж байгаа цойрайтсан эффект өгчлөө. За одоо энэ дээр дуулж байгаа гэсэн үг гэдээ ойлгож байна. За ингээд ерөнхийдөө болчихж байгаа. Тэгээ эффектүүд дээр equalizer байна. Equalizer-аас сонгоод хэрвээ жоохон бүдүүн дуургая гэж бодох юм бол bass boost хийгээд эсээ нэмээд хасаад тохиргоогоо хийчих болно. За сонсъё. Болчихж энэ дээр дуулж байгаа гэсэн үг гэдээ ойлгож. За үн дээр бас нэмээд өөр дууг хамт явуулж болно. За дахиад энэ дуугаа сонгоод дотоод оруулаад ирье. Хоёрдугаар зам дээр бол хоолой явж байна. Гуравдугаар зам дээр дахиад энэ дууны дахиад энэ дуу оруулаад ирсэн. За эндээс айл хэсгэнд одоо энийг зүгээр эхний энэ хэсгийг авч үлдээд delete хийгээд энэ эхний хэсэг нь үлдчихлээ. За үргэлжлээд яг энэ дуу хэсгийн урдлын хэсгээ тасдаж аваад идэвхжүүлж байгаа л delete хийж байна. За тэгэнгүүтээ энийг идэвхжүүлж аваад катлж аваад энэ хэсэг дээр оруулаад энэ хэсэг дээр оруулчих. Ctrl V. За одоо эндээс нэг сонсъё. За хоолой маань доор бичигдээд байна. За ингээл ерөнхийдөө өөрсдийнхөө сонирхлоор өөрсдийнхөө яг хэрэгцээндээ тааруулаад идэвхжүүлээд тастаад хооронд нь холбоод дуунуудыг микслсэн ч бол одоо микрофон бол энэ ч ороод ирнэ. Mono юм уу стерео бичих үү гэдгийг анчээс сонголтоо хийж байна. Рик дараа нь хоолой бичнэ. За энэ чинь хоолойгоо жишээ нь бичих жоо учраас рик дараад. За одоо энэ 3 дугаар одг нь жишээ нь эндээс орж байгаа. За стплэн явж байна. За энэ дээр одоо хоолойгоо яг энэ хэсгээс нь бичиж явъя гэдгээ сонголтоо үлдээчихэд рик дарж байна. 1 2 3 ээж минь. Анчи бичихтэй дараад ирчихлээ. За ингээл нэг иймэрхүү байдлаар бичлэгээ өөрснөө хийгээд урлагийн үзлэг уралдаан тэмцээнүүд оролцож болж байгаа хөө. За та бүхэнд баярлалаа. Дараагийн жишээ уулзлаа зүгээр.